За та бүхэндээ бас нэг сайхан мэдээгээр бас өнөөдрийн засгийн газрын мэдээлэл хүргэе. Тухайлбал бол эрүүл мэндийн салбарт хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт төвлөрлийг сааруулах чиглэлд засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн харьяа Медипас эмнэлгийг хавдрын орон нутаг дахь мэрэгжлийн эмнэлэг болгохоор шийдвэр гарсан. За үүнтэй холбоотой төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үйл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, боловсон хүчин болон бусад зардлуудыг эрүүл мэндийн яамд хүлээлгэж өгөх комисс байгуулагдаад ажиллаад эхэллээ. За бидний зорж байгаа ерөнхий сайдын босоо өгсөн үгийн дагуу 8 сар гэхэд Монгол улсын хэмжээнд хойд бүсийн хавдрын төв нээлттэй хийнэ. За ингэснээр хавдрын тусламж үйлчилгээг мэрэгжлийн багаар хавдар судлалын төвийн салбар эмнэлэг Эрдэнэт хотод нээгдэж байна гэж ойлгож болох нь байна. За үүнийхээ хүрээнд бид бас яг мэрэгжлийн болсон хүчнүүд нь тухайн эмнэлэгт ажиллаж хавдар судлалын хойд бүсийн салбар эмнэлэг нээлттэй хийхэд бэлтгэл ажил явж байгаа гэдгийг бас дуулгая.